Болоод ньюс мэдээлж байна. Монголчуудын уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Энэ жил шинийн нэгэн тасарсан учраас шиний 23-нд 2 өдөр амраад даваа гарагаас ажил эхлэхээр болсныг гэр бүл хөтөлмөр нийгмийн хамгааллын сайд их хамгаалан мэдгдсэн. Хуульд шинийн 1-2-3-нд амрахаар заасан тул мөрдөх ёстой гэж тэрбээр мэдээлсэн. Хуулийг өөрчлөх бүрэн эрх улсын хурлд бий. Гэвч улсын хурлын чуулган завсарласан. Эх сарын 17 хүртэл улсын хурал хуралдаж чадахгүй учраас наан цагаан сарын амралтын хугацааг сунгах боломжгүй болоод байгаа юм а. Дараагийн мэдээ. Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хувлаа хааны үе буюу 1268-аас 1338 онд хамаарах түүх соёлын бие төв 3 ширхэг хүрэл толийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлэн хурааж авчээ. Тодорхойлбол 2025 оны 1-р сард Оросын албаны улс руу зорчиж байсан иргэдийн дундаас Монгол улсын иргэн Эгийн гар тээшинд наривчлсан үзлэг шалгалт хийхэд соёлын өв байж болзошгүй 3 эдүүлгийн зүйл илэрсэн байна. Уг асуудлыг соёлын өвийн газарт шалгуулахаар илгээхэд 12-оос 13 дугаар зууны үед эд өвлөгийн зүйл гэдгийг шинжээчдийн дүгнэлтээр тогтоожээ. Иймд уг асуудлыг хуулийн байгууллагад шалгуулахаар ажиллаж байна. Улсын хилээр түүх соёлын дурсгал зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрэг уйлд зааснаар 10,000-ээс 40,000 тэнцэх хэмжээтэй төгрөгөөр торгох мөн 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих заалттай. Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг 101-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 1,000-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг байна. Дараагийн мэдээ. Цаг уурын байгууллагаас 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай хангай хинтийг хөвсгөлийн улархаг нутаг Тамсгийн хоолоогоор 20 см-аас их, Тамсгийн хоолоогоор 20 см-аас их, Завхны нөмрөг сонгон цагаан чулуут онгон сум, Баян онгорын 3 булаг, Баян булаг, Галууц сэлэнгийн евро сумдад 22-оос 32 см, бусад нутагт 1-ээс 10 см, гууж алга хунгарлсан газартаа 50 см хүртэлх зузаан тастай байна. Өнгөрсөн 10 хоногт агаарын температур их нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймагуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хурд тундас нутгийн 90 гаруй хувьд дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.